Хөдөөнөөс орж ирэх тэр автомашины хураамжийн шийдвэрийг яг хуулийн дагуу иргэдийн урал гаргасан. Гэтэл энэ бол одоо жишээ нь энэ хуулиар бол жишээ нь одоо иргэдийн хурлаар гарч байгаа шийдвэрт бол ерөөсөө ямар ч тийм одоо нөлөөлөл үзүүлэхгүй. Эн чинь бүрэн одоо нутгийн өрөө өдөртөх ёсны бүрэн эрхийн асуудал. Эндээсээ тэр татвар хураамжийг ногдуулах асуудлыг эндээсээ цаашлуулад хотын даргад өгч болохгүй л гэдэг ийм л одоо асуудал байгаа юм. Тийм учраас эхнээсээ ингээд нэг Нямбатартай бас үнж царайлах гэж явж байгаад тэгээд тэннэгээ хамгаалж баахан давхиа тэнгуут нь тэргийн одоо номын чимэг нарын гишүүд одоо эсэргүүцэхтэй л одоо ингээд энэ хуулийн дээр бас янз янз юм яриад яваад байгаа юм чи одоо тэгээд наадахын номын чимэг энэ төр чинь бас олон жил хууль юугаар явцсан бас зарим юмдараа нэлээд гайгүй шүү байна. Тэгээд эмэгтэйчүүд рүү битээ янз бүр Улсын хурлын дарга пүрэвд орж хариуцлагатай байхыг танаас шаардж байна. Өнөөдөр зөвхөн иргэдийн төлөвчдийн хурал татвар тогтоодгүй юм а пүрэвд орж. Нийслэл тогтоодгүй. Малын үеийн татварыг та байж захта батлалцсан. 330 сумын чи ирэх байхгүй болох байгааг би хэлсэн. Газрын төлбөрийг орон нутаг өөрөө тогтоод юм а пүрэвд орж. Та бол ерөөсөө зүгээр парламентд бол нэг алиелагч хийдэг хүн шүү дээ. Бити намын дарга болохын тулд бити хоёрын оронд юм хийжээ зөө. Та намын даргийнхаа сунгаанд орчоод бити хоёрын оронд юм хогийн юм хийжээ. Номын чимиг та хоёр ямар харилцаагаар гайгууг мэдэхгүй юм зөө. Тэгтээ та хуулийг буруу хэлж миний гаргаагүй саналыг ингэж тайлбарлаж байгаа бол бити андуураад байгаараа гэж би танд хэлээ зөө.